бүтээмжийг тооцоолох болоод үнэлэх аргачлалын талаар тодруулмаар байна. Монголын зарим компани KPI зэрэг бүтээмжийг хэмжих өөрсдийн системтэй боловч заримд нь байдаггүй. Мөн зарим аж ахуй нэгж дотоод хяналт шалгалтын системтэй байдаг. Тэгэхээр Монголын аж ахуй нэгжүүдэд тэр дундаа төрийн байгууллагуудад бүтээмжийг үнэлэх чиглэлд та ямар зөвлөмж өгөх вэ? Thank you so much. So let's back to the basic when we measure. Бүтээмжийн түвшин үнэлж хэмжихдээ юун төрөнд онлын түвшинд суур ухагтхуунаар нь хөндөх хэрэгтэй болно. First, they have a labor productivity. Нэгт хөдөлмөрийн бүтээмжийг үнэлж гаргадаг. Өөрөөр хэлбэл нэг ажилтны гаргаж чадах нийт бүтээмжийг тооцно. Хоёрт, капиталын бүтээмж. Means that in $1 or капиталдаа хөрөнгө оруулах үед $1 эсвэл 1 Монгол валют тутамд өгч буй өгөөжийг илэрхийлнэ. Гурав дахь үзүүлэлт бол хамгийн чухал нь. Бид үүнийг нийт хүчин зүйлийн бүтээмж гэж нэрлэдэг. Нийт хүчин зүйлийн бүтээмж гэдгээр хөдөлмөрийн болон капиталын бүтээмжийг хамтдан авч үздэг бөгөөд инновацийг л хилээд байгаа юм. And all the methodology инновац, сайн засаглал гээд нийт хүчин зүйлийн бүтээмжид тооцож буй арга зүйн өөрөө маш чухал. Учир нь эргээд бүтээмжийг зөв үнэлэх үндсэн тулгуур болж байдаг. Our company or our entity is already productive or not. Then we have to компани хувьд бүтээмжийг үнэлэхдээ тодорхой KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг тогтоож, дараа нь үр дүнг тогтмол хянах хэрэгтэй. How to monitor it? Then we have to also have good tools, technique and methodology in order to. Үүний тулд техникийн сайн хэрэгсэл, арга зүй дэмжлэг шаардлагатай. You also already mentioned in terms of the government. That's why we cannot see the government only as a public entity itself. Учир нь сүүлийн үеийн судалгаа засгийн газар төрийн байгууллагууд нь нэмэн өртөгт хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байгаа. Latest research. The government or the public sector can give value added. This is I'm talking about the advanced country. Can give a value added. Хүчингү орнууд хувийн хөвшил, бизнесийн салбарын нэмэн өртгийг 2-3 нэгж хувийг бүрдүүлэх боломжтой. From the total value added in the private sector. And by having Mongolia data in 2022, until today, Mongolian in 2022. Харин Монголд 2022 оноос өнөөдрийг хүртэл төрийн салбарын хувийн хвшлийн нэмэн өртөгт оруулсан хувь нэмэр тэг 166% хэвээр байна. 0.66%. That's my answer. Are you facing any challenges when Манай улсын нөхцөл байдалд KPI хэмждэггүй зэрэг өөрийн бүтээмжийн үнэлгээний системгүй аж ахуй нэгжүүдийг үнэлэхэд ямар сорилтууд тулгарч байна вэ? Right. It's very glad and very good that we already done this master Тийм ээ. plan. Тэгэхээр бид Монгол зориулсан бүтээмжийн мастер төлөвлөгөөг аль хэдийн боловсруулсан. Because APO we have 21 members and we already Зөвхөн Монголд төдийгүй Азийн бүтээмжийн байгууллагын 21 гишүүн орны анхтан тус төлөвлөгөөг боловсруулад байгаа. And is the most cooperative stakeholders that we had because Монголын хувьд хамгийн хурдан шуурхай хамтран ажиллагааны сайн түнш байсныг онцлмоор байна. It's less than 1 year, actually is only 8 months. And having said that, we can see that actually all the Учир нь энэхүү мастер төлөвлөгөөг 1 жил хүрэхгүй хугацаанд буюу 8хан сарын дотор амжилттай боловсруулж дуусгасан. this kind of cooperation environment between the government and the private. That's why in this productivity master plan we involve Төлөвлөгөөнд төр, хувийн хвшил, академик салбарын бүх оролцогч талууд санал мэдээлэл, хүсэл зорилгыг нэгтгэсэн. all the aspirations is coming from the government, private sectors, academia also. This is actually Бүх өгөгдөл арга зүйг цуглуулснаар бүтээмжийн иж бүрэн мастер төлөвлөгөөг эцэст нь боловсруулад байна. this comprehensive master plan. So the labor productivity in Mongolia Монгол улсад нэг хүнд ногдох хөдөлмөрийн бүтээмж ердөө $11,300 байгаа нь дэлхийн дунджаас бараг 4 дахин доогуур үзүүл болж байна. realistic Тэгвэл бодиттой хэрэгжих боломжтой ямар реформууд хийж болох вэ? Олон 10 жилдээ биш харин ойрын 5 жилийн хугацаанд гэвэл Nearly 5 years. Okay, very good question. I would like to also share to Bloomberg that
5 жил доторх боломж тун сонирхолтой асуулт байна. In APO research, telling and showing that the contribution of the GDP growth actually is very Тэгэхээр Bloomberg-ийн үзэгчдэд зээлийн өсөлтийн дор хаяж тал хувь нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөр дэмжигдэж байж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хамгийн үр дүнтэй нэмэгддгийг харуулсан Азийн бүтээмжийн байгууллагын хийсэн өөр нэг судалгааны тухай хуваалцмаар байна. your government will set around 6% of the GDP. Монгол Улсын шадар сайттай уулзах үеэр засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүнийг 6% өсгөх зорилт тавьсан гэдгийг сонслоо. Of your productivity growth this year. Тэгэхээр Монгол Улс энэ онд бүтээмжийн өсөлтөд дор хаяж 3% нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг. Хэрв энэ түвшинд тогтворжуулж чадвал 6% өсөлт үзүүлнэ гэдэг нь боломжтой. So the master plan also recognizes Мастер төлөвлөгөөнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудыг тэргүүлэх чиглэл болгосон ч эдгээр салбаруудын бүтээмж одоогоор сул хിവэр байна шүү дээ. Монголын гол асуудал нь буруу салбартаа төвлөрөөд байна уу? Эсвэл гүйцэтгэл урамшууллын механизм сул байгаад оршиж байна уу? weak execution or incentives. Okay. Why we come out with this 5 high impact sectors that we Бид яагаад нөлөө бүхий 5 гол салбарыг мастер төлөвлөгөөнд тусгасан бэ гэвэл this coming after we нэгдүгээрт бүх оролцогч талуудаас цуглуулсан өгөгдөл тулгуурласан. second we have some formula and methodology that done. Хоёрдугаарт хамгийн чухал нөлөөтэй 5 салбарыг тодорхойлоход тусгай мэрэгчлэнүүдийн баг тодорхой томьёо аргачлал ашиглан боловсруулсан. If the government will prioritize and will focus Хэрв засгийн газар эдгээр 5 тэргүүлэх хүчин зүйлд анхаарлаа төвлөрүүлж, бодитоогоор хэрэгжүүлж чадвал манай тооцоолоор Монгол улс жилд дор хаяж 3%, цаашлаад түүнээс ч дээш хэмжээгээр бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой ба засгийн газраас дэвшүүлээд буй дотоодын нийт бүтээгдэхүүний зорилттой түвшинд хүрч чадхаар байна. Ер нь бол бидний аргачлал их энгийн. Actually this is how we doing it. Бид эхлээд бүтээмжээ хамгийн сайн нэмэгдүүлэх боломжтой салбар бүрийг судалж, тэргүүлэх чиглэлийн салбаруудыг тодорхойлсон. Энэ нь эргээд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дэмжихэд нь хувь нэмэр оруулна. And lastly, I want to ask about the technology. Эцэст нь технологийн талаас нь асуумаар байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бүтээмж багтай салбаруудыг сайжруулахад технологи инновацийг ямар байдлаар ашиглаж болох вэ? Yes. I would like to answer this by having some case studies within the Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Сингапур болон Тайван гээд Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн орнуудад хийсэн зарим судалгааны жишээнээр суйрлуулад харъя л да. They needs is already their productivity growth needs is Эдгээр орнуудын бүтээмжийн өсөлт нь өнөөдөр аль хэдийнэ технологиос хамаардаг болсон байна. Мэдээж технологийн хөгжлийн өөр шатанд яваач ихэнх нь хөгжингүй зах зээлтэй. Тэгэхээр Монгол улсын хувьд хамгийн багадаа 2 зүйл дээр төвлөрч ахиц гаргаж эхлүүлэх боломжтой. Нэгдүгээрт ажилчдын технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх. Хоёрдугаарт төр засаг, технологиг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай. Жишээлбэл мэдээллийн технологиг авч үзвэл сүлжээний дамжуулах чадварыг сайжруулах хэрэгтэй. Хэрвээ үүнийг дэмжих дэд бүтэц хангалтгүй байгаа бол засгийн газар технологийн дэд бүтэц зэргийг сайжруулах чиглэлд зайлшгүй хөрөнгө оруулах шаардлагатай.